хүмүүсээс надаас тэр 3 вакцины тайлбарыг асууж байгаа нэлээх хүмүүсээс санал ирсэн байна. Тэгээд би тэрний дагуу ингээ богинохоо бичлэг хийчихье гэж бодлоо. Уул нь бол тайлбар маань очрын бороо сургалтын маань танилцуулган дээр байгаа, аппликейшн дээр, сайтн дээр маань байгаа, фейсбુક дээр ч гэсэн байгаа. Тэгээд бас хүмүүс ойлгомжгүй байна гэсэн учраас ингээд нэмэлт тайлбар утга цэцгэл оруулж байгаа юм шүү. За ингээд 3 багц маань алтан, мөнгөн, очир гээд 3 багц байгаа. За мөнгөн багц. За тренингийн маань үндсэн хэсэг гэж юу гэсэн үг вэ? Гэвэл яг тренингийн маань үндсэн материал. Одоо та бүхэн очрын бороо тренинг эхлэхээр Godel аппликейшнаар юм уу? Godel цэгмэн гээд сайтаар орох ёстой. За 35 хоног тренинг захим сургалт маань үргэлжлэнэ. За өдөр болгон одоо та ингээд тренингийг захим сургалтын маань худалдаж авахар зэрэг сайтн дээр таны урлан ингээд нээгдэн та тийшээгээ өөрийнхөө нэвтрэх нэр кодоор бүртгүүлсэн хүмүүст бид нар нэвтрэх нэр код илгээн тэр нэвтрэх нэр кодоор орохоор зэрэг танд өдөр болгоны хичээл нээгдэж харагдана. За захим сургалт маань 9 сарын 27-нд эхлэн гэж байгаа тийм. Тэгэхээр 9 сарын 27-нд танд 1-р өдрийн хичээл нээгдэнэ. За тэнд ингээд асуулт хариулт, онлайн материалууд, текст, бичлэг, зурагнууд нээгдэнэ. За видео сан гэж байгаа. За видео сан дотор миний ингээд бичлэг одоо цаг 30 минутын эсвэл заримдаа 40 минутын ч юм уу миний бичлэгүүд ингээд нээгдэнэ. За энэ бүх материалыг тренингийн одоо үндсэн хэсэг гэж нэрлэдэг байгаа юм. За тэгэхээр хэрвээ та бие дааж ажиллах одоо дуртай, ганцаараа ажиллах сонирхолтой, бие дааж ажиллаж чаддаг, өөрөө одоо энэ бүхнийхээ учрыг олоод видео сангаасаа бичлэгээ үзэж чаддаг, тренингээ асуулт хариултаа ганцаараа эргцүүлээд бодоод хариултаа өгч чаддаг, энэ мэдрэмжээ хинтээж хуваалцахыг хүсдэггүй ч юм уу те олон хүнд энийг одоо ярилцах тийм онцгой шаардлага хэрвээ танд байдгүй бол энэ мөнгөн багц танд маш сайн тохирно гэсэн үг. За алтан багц юугаараа ялгаатай байна вэ гэвэл энэ үндсэн материал дээр нэмэгдээд Facebook-ийн нууц группт та шинээр орно гэсэн. За тэгэхээр зэрэг одоо зарим хүмүүс маань би асуултандаа хариулж чадахгүй байна, толгойд юм орж ирэхгүй байна, эсвэл асуултаа ойлгохгүй байна. За би ингэж хариуллаа, зөв болов уу, буруу болов уу гэдээ одоо энэ мэдрэмжүүдээ энэ хийж байгаа үйл явцаа хин нэгэн үнтэй заавал хуваалцах тийм шаардлагатай ийм хүмүүс бас байгаа шүү дээ тий. Тэгэхээр ийм хүмүүс зориулаад алтан багцыг санал болгож байгаа юм. За түүнээс гадна би энэ Facebook-ийн нууц группт 7 хоног болгон нэг удаа лайв хийдэг. Нэмэлт өдөр болгон одоо миний 3-5 пост тавигддаг. За би энэ группт бүх ээжүүдийн бичиж байгаа постыг уншдаг. Хэрэгтэй гэсэн үед би хариу өгдөг. Бүх одоо та нарын хоорондоо одоо энэ нууц группт байгаа ээж нарын хоорондоо харилцаж байгаа, биендээ асуулт тавьж байгаа, хариулж байгаа энэ бүх юмыг би харж яадаг. За хэрэгтэй бол би хажуунаас нь нэмэлт одоо мэдээлэл өгнө, асуултанд хариулна. За бүр онцгой тохиолдолд гэвэл одоо хэлий гэсэн үгээ хэлдэг. За тэр нь мэдээж яг цөөхөн байдаг л та. Гэхдээ ямар ч байсан та нарын бүх пост комментиг харна. Ихэнх постуудад би хариу өгдөг. За тэгэхээр зэрэг яг иймэрхүү одоо харилцан яриа гэж хэлэх юм уу те одоо амьд харилцаа та бүхэнд одоо хэрэгтэй байгаа бол алтан багцыг сонгоорой гэсэн үг. Захим сургалтын маань үндсэн материал дээр нэмэгдээд одоо Facebook-ийн нууц групп нэмэгдэж байгаа гэсэн үг байна. За яагаад би энийг санал болгож байгаа гэвэл хамгийн анхны энж гинж очрын бороо группт ийм ялгаанууд байгаагүй. Тэр захим сургалтуудад бүгдээрээ одоо бүгд ээж орж байгаа хүмүүст яг адилхан захим сургалтын маань үндсэн материал нууц групптэйгээ хамт ордог байлаа. За тэгэхэд зарим хүмүүс бол надад үнэндээ нууц групп хэрэггүй байна. Би ийш орох надад шаардлага байхгүй байна. За би энд ингээд уулаасаа нээгдэхгүй, би бичих хүсэлгүй байна. Би өөрийнхөө хувийн амьдралыг одоо бусдад нэмэргүй байна гэж хэлдэг. Уул нь бол нууц группт бүх оролцож байгаа хүмүүс хуурамч нэрээр ордог. Одоо шинэ нэрээр гэсэн үг. Одоо амглан бол тэнд жишээ нь одоо хин жишээ тий алтаа ч юм уу, алтан цэцэг ч юм уу болоод явж байна гэсэн үг байна. Амглан гэдэг нэрээрээ биш. Яагаад гэвэл энэ нууц групп бид нар сэтгэлийнхээ хамгийн эмзэг хэсгүүдийг гаргадаг. Бид нар нууцаа дэлгдэг тий бусдаас айж ичж явдаг. Олон жил нууж явсан, эмзэглэж явсан, хинтээж хуваалцаж байгаагүй ийм зүйлсээ нээдэг учраас
өөр нэрээр орохыг би өөрөө санал болгодог. Зарим ээж нар маань өөрснөө за би үнэн байхыг илүү үзэж байна. Надад одоо хичнээн хэцүү байгаа ч гэсэн би жинхэнэ нэрээрээ, жинхэнэ царайгаараа энэ бүхнийгээ нэнэ гэж хэлээд одоо бас жинхэнэ нэрээрээ орох ийм тохиолдлууд бол байгаа. За тэгэхээр зэрэг ийм одоо нууц групп орох сонирхолгүй хүмүүс бас байдаг. Би өөр нэрээр орж байгаа ч гэсэн одоо юу гэдгийг амгалан байснаа одоо альма гэдэг нэрээр орж байгаа ч гэсэн би өөрийнхөө юмыг нэмээргүй байна. За бусад хүмүүсийн юмыг уншмааргүй байна. За бусад хүмүүс яаж энэ тренингийг хийж байгаа бэ? Энэ хийх явцад ямар одоо тэр хүмүүст сэтгэл зүрхэнд нь ямар зүйлс болж байгаа вэ гэдэг үйл явцыг би сонсмооргүй байна, сонирхмооргүй байна. Өөрийнхөө ч гэсэн би хуваалцмааргүй байна. Тэгэхээр надад энэ нууц бүлгэн бол жоохон илүүц байна гэдэг саналыг цөөн боловч хүмүүс тавьдаг. Одоо за би ойролцоогоор 5% гэж хэлье л да. 100 хүнээс 5. За тэгвэл энэ 5% ч гэсэн өөр сонирхолтой байгаа учраас би нэмэлтээр одоо 2-3 сургалтын өмнөхөөс эхлээд энэ тренингийн үндсэн хэсэг нууц группыг салгаж одоо авах юм боломжийг хүмүүст өгч байгаа. За тэгвэл ихэвчлэн тавтан орж байгаа ээж нар ингэж бие дааж зөвхөн одоо мөнгөн багцыг юм сонирхоод авч хийдэг байлаа. Энэ удаагийн очийн боргоноос эхлээд би анх удаа одоо энэ мөнгөн багцыг буюу тренингийн үндсэн хэсгийг дангаар авах боломжийг бүх ээжүүдэд өгч байгаа. Анх удаа орж байгаа ээж ч гэсэн хэрвээ өөрөө би дагаад энэ сургалтаа өөрөө хийгээд явж чаднаа. За бусад хүмүүстэй харилцах албагүй. Би ингээ ганцаараа багшийн одоо чиглүүлэггүйгээр өөрөө би дагаад хийж явнаа гэсэн итгэлтэй байгаа хүмүүс зориулаад мөнгөн багцыг санал болгож байгаа юм шүү. Тэрнээс биш та бүхэн за энэ нь арай хямдхан юм да. Алтан багцыг бодвол мөнгөн багц нь хямдхан юм да гэж зөвхөн үнийн дүнгээс болж битгий сонголт хийгээрэй гэж би хэлэх гэсэн. Яагаад гэвэл хэрвээ та мөнгөн багцыг одоо чаднаа гэж сонгосон бол дараа нь танд буцах одоо тийм фидбек харилцаа байхгүй болно гэсэн үг. Одоо тренинг 9 сарын 27-нд нэгэнд эхэлснээс хойш би тантай ямар нэгэн хувийн чатаар харилцахгүй цогтын амгалан хуудсан дээр одоо та би тренингээ хийж чадахгүй байна. Аль руу яаж орох вэ? Одоо яах вэ гэдэг ч юм уу. Ийм одоо техникийн шин чанартай асуултанд манай техникийн ажилтан танд хариу өгнө. Тэрнээс биш яг захин сургалтын маань агуулга одоо дотоод үйл явцын талаар техникийн ажилтан танд хариу өгөхгүй би бол тийм нэмэлт хариу өгөх боломжгүй болдго юм шүү. Би зөвхөн одоо Facebook-ийн нууц группт ажиллаж эхэлсэн юм шүү гэдгийг би заавал хэлэх ёстой гэж бодож байна. За очир багцын давуу тал юу байдгүй гэхээр зэрэг одоо Zoom уулзалт байгаа. Тренинг маань 5-7 хоног үргэлжилж байгаа. Тэгэхээр зэрэг 7 хоногт нэг удаа 2 цагаар нийт одоо 10 цаг би яг 6 дахь уулзалтыг нэмэх байхаа гэж бодож байна. Гэхдээ албан ёсоор бол хөтөлбөрт маань 5 удаагийн буюу 10 цагийн уулзалт байгаа. За тэгэхээр зэрэг энэ очир багцанд би нийт 22 хүн бүртгэж авна. За 22 хүнтэй Zoom уулзалт болно гэсэн үг. За тэгэхээр энэ уулзалтаар та бүхэн одоо нөгөө Facebook-ийн нууц группт одоо тавиагүй асуултаа тавьж болно. Илүү гүнзгий тайлбаруудыг би өгнө гэсэн үг. Яагаад гэвэл тэр 22 хүнтэй л би харилцах учраас одоо яг нүүр тулаад одоо ингээд дэлгэцэн дээр та нарынхаа одоо энэ 22 царайг хараад ингэж ярилцах учраас илүү одоо юу гэдгийг илэн далангуу илүү амьд одоо нүүрээ харилцаад яг синхроноо тэр цаг мөчид бид нар ингээд уулзах учраас илүү одоо нэгт ийм холбоо үүсэх байх гэж найдаж байна. За дээрэс нь арай илүү гүнзгий тайлбаруудыг өгнө гэж би бодож байгаа. За энүүгээрээ очир багц илүү байгаа. За тэгэхээр энэ тайлбарууд одоо очрын бороо танилцуулган дээр байгаа. Та бүхэн эргэж үзээрэй. За танилцуулгын очир багц гэдгийн доотлолт нь хинт тохиромжтой вэ гэд бичиг байгаа. Тэрэн дээр нь дараад орохоор зэрэг за энэ мөнгөн багц бол ийм онцлогтой хүмүүс тохиромжтой. Алтан багц бол ийм гэд тайлбар нь бол байгаа. Дахиж бас үзнэ бизээ гэж бодож байна. За цогтын амгалан Facebook хуудсан дээр миний туслахууд ажиллаж байгаа. Дээрээс нэмээд техникийн ажилтан ажиллаж байгаа. За би бол өөрөө үргэлж тэнд байхгүй байгаа. Ерөнхийд нь гэж хянж явж байгаа. Тэгэхээр зэрэг энэ багцуудын тайлбарыг хэрвээ та одоо тэр уншаад ойлгохгүй, миний өнөөдрийн ярианаас ойлгохгүй бүр ахаад нэмж лавлж асуух хэрэгтэй байгаа бол санаа зовох зүйл огт байхгүйгээр цогтын амгалан Facebook хуудасны
чатаар хариу авахын тулд одоо тийшээ хандаарай гэж хэлмээр байна. Мөн яг адилхан Instagram дээр мөн адилхан миний туслах ажиллаж байгаа. Тэрэн дээр та бүхэн хүссэн асуултаа тавиад хариу авах боломжтой. За яг хуу зарим тохиолдолд бол 1-2 цаг хүлээгдэж байгаа. Ихэнх тохиолдолд 2 цагийн хооронд 2 цаг дотроо багтаад танд хариу очно гэж би найдаж байна. За тэгээд постуудын доор та нар маань бас комент бичиж байгаа. Мөн комментээр бас хариунууд очно. Гэхдээ одоо юу гэдгийг даруй хариу битгий хүлээгээрэй гэж би хэлмээр байна. Ягаад гэвэл олон хүн ханддаг, олон постууд байгаа. Бас лайвын доор ч гэсэн та нар маань бас асуулт тавих байх. Тэгэхээр зэрэг магадгүй 2 цаг, зарим тохиолдолд 2-оос их цаг хүлээлгэх юм бол өршөөж үзээрэй. Одоо урьдчилаад хүлцэл өчьё гэж хэлмээр байна. Ямар ч байсан бүх асуултуудад хариу заавал очно гэж би хэлмээр байна. За мэдээж хэрэг анх удаа энэ цахим сургалтыг сонирхож байгаа хүмүүст бол зөндөө асуулт байгаа. Одоо яаж явагддаг юм бол, надад ер нь ямар хэрэгтэй юм бол, би одоо үндсэн асуудлуудаа шийдэж чадах уугүй юу гэх мэт асуултууд хүн болгоны дотор төрнөө. Энийг би ойлгож байгаа. Тэгэхээр зэрэг та бүхэн нэрлэхгүйгээр, санаа зовх юмгүйгээр асуултуудаа тавиарай. За Facebook-ийн чатботын дотор одоо хүмүүсийн олонтоо тавигддаг одоо тийм түгээмэл асуултуудаар одоо үндсэн 3 багц болгоод 3 хэсэг болгоод чатбот ажиллаж байгаа автомат хариулагч. Та бүхэн тэндээс хариултуудаа авна биз. Мөн Instagram дээр ч гэсэн мөн адилхан түгээмэл асуултууд түгээмэл гээд нэртэй хайлайт байгаа. Тэрэн дотор хүмүүсийн бас олон тавьдаг асуултуудыг бичээд ингээд жишиг болгоод үзүүлсэн байгаа. За энд зүгээр нэмэлт нэг зүйлийг би хэлье гэж бодлоо. Олон хүмүүс надад ингээ хувийнхаа амьдралыг бичээд за одоо жишээлбэл миний хүүхдүүд ингээд байна. Би хүүхдтэйгээ ийм асуудалтай байдаг. За нөхөр маань ингээд энэ аав ээж хадмууд гих мэт ч юм уу те ажлын хамт олон дарга нар маань ингээд энэ би яах вэ гих мэтийн асуултуудыг болвол тавьдаг. За гэхдээ энэ асуултуудыг хариулахад өмнөх хэлэхэд төвөгтэй байдаг. Яг тэгвэл би таныг мэдгүй, танихгүй. За тэгээд одоо таны хүн болвол өөрийгөө сайн мэддэг гэж боддог. Би ч гэсэн өөрийгөө сайн мэддэг гэж бодож байгаа боловч одоо хитгэн өгөнд багтаагаад өөрийнхөө амьдралыг яавч тодорхойлж чадахгүй. Үнэн бодит байдлыг би яавч тодорхойлж чадахгүй. Зөвхөн өөрийнхөө харж байгаа өнцгөөс л би одоо хэлж чадна шүү дээ, тий. Тэрнээс биш одоо бүх нөхцөл байдлуудыг 100% төгс төгөлдрөөр би илэрхийлж хязээж чадахгүй шүү дээ. За тэгэхээр зэрэг ямар нэгэн байдлаар дутуу дулмиг байгаа тэр мэдээллийг би одоо уншаад яг бас өөрийнхөө өнцгөр л би хүлээж авна. Тэрнээс би таныг хизээч 100% одоо бүрэн дүүрэн одоо яг юу гэх юм бэ одоо ямар ч өөсөвгүйгээр төгс төгөлдрөөр алган дээр байгаа мэтээр би одоо 100% хүлээж авна гэж хизээж байхгүй. Би яг өөрийнхөө өнцгөр тааруулаад тухайн үеийнхээ нөхцөл байдал тааруулаад за 75 орчим хувь байхыг сайн гэж боддог хүлээж авна. За тэрэнд тааруулаад хариу өгнө гэдэг бол бас л учир дутагдaltaй хариу очдог. Ийм учраас одоо ийм нөхцөл байдлуудыг одоо та бүхэн болгоож үзээд тэргөө дутуу дулмиг одоо мэдээлэл дээр дутуу дулмиг хариулт өгөөд та тэрийг амьдрал дээр нэгэнд хэрэгжүүлэхгүйгээс хойш ийм одоо харилцаа болвол тийм зохимжтой зүйл биш байдаг юм гэдгийг бодож үзээрэй. Тэгэхээр зэрэг хувийн амьдралаа надад бичээд хариу авахыг хүсээд би тэрэнд ингээд уучлаарай одоо ийм хариу өгөх боломжгүй байна гэсэн тохиолдолд битгий гомдоорой гэж би хэлмээр байна. Мэдээж хэрэг ийм хариу авахд хэцүү байгаа танд би ойлгож байна. Би ч гэсэн 10 жилийн өмнө одоо сэтгэл засалч нар руу багш нар руугаа ч юм уу те одоо сэтгэл зүй рүү орсноосоо хойш би багш нар руугаа ч гэсэн багшаа надад тусламж хэрэгтэй байна. Та надад ингээд өгөөч гэд хувийн маягаар ингээд юм бичгээд уучлаарай танд туслах боломж алгаа. Та эсвэл одоо яг албан ёсоор цаг аваад уулзалтыг хэрэгтэй. Эсвэл одоо өөр маягаар өөр суугаар одоо тусламж хайгаарай гэж одоо хариу авахд надад ч гэсэн өвдөлттэй байдаг байсан. Тэгэхээр зэрэг танд ямар байгааг би ойлгож байна. Гэвч өөр боломж байхгүй гэдгийг ойлгоорой гэж бас хүсэж байна. За өнөөдрийн энэ бичлэг маань та бүхэнд багч болов тус болсон байхаа гэж бодож байна. Тэгээд нэмэлт асуултууд байх юм бол одоо бид нар өөрсөндөө амьдралдаа өөрчлөлт гаргахаар ингэж хэрвээ зорж байгаа бол
хүн намайг юу гэж бодчих бол яана одоо тэр амгалангийн туслах намайг одоо ямар тэнийг ингэж бодох вэ дээ, мэдээж ийм асуулаа гэж шүүмжлэх вэ дээ, би бусдад төв удчих вэ дээ гэж санаа зовлтгүйгээр ямар ч нэрлэх юм байхгүйгээр өөртөө туслахын төлөө бүх одоо нөхцөл боломжийг ашиглаад одоо бүх сувгаар одоо танд одоо аль нь илүү ойрхон байна? Facebook нь ойрхон байна уу? Instagram нь ойрхон байна уу? Одоо коммент бичих нь эвтэйхэн байдаг юм уу? Чат бичих нь эвтэйхэн байдаг юм уу? Аль боломжтой аргаар өөртөө хэрэгтэй мэдээлэл аваарай. Өөрийнхөө төлөө чадах бүх юмаа хийгээрэй гэж би танд хэлмээр байна. За ингээд баярлалаа. Би бас сургалт эхлэхээс өмнө ахаад 1-2 удаа лайв хий гэж бодож байгаа. Хэрвээ онцгой асуултууд байх юм бол миний туслахууд надад хэлнэ. Та ч гэсэн одоо хэрэгтэй гэж үзэх юм бол би ийм зүйлийг сонирхож байна. Энэ сэдвээр лайв хийгээрэй гэд бас саналаа үлдээгээрэй. Та бүхний хэлж байгаа үг болгон санал болгоныг би уншина. Бүгдийг би аль боломжийнхаа хэрээр хэрэгжүүлэхийг хичээх болно. За баяртай, түр баяртай. Дараагийн уулзалт хүрлээ.